Монгол улс бүгд найрамдах энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан Чингис хааны тал нутагт дэлгэрсэн Бурхны шашин соёл номын Монгол орчуулгын нээлт Монгол Улсын их сургуулийн эрдмийн танхимд боллоо. Чингис хааны тал нутагт дэлгэрсэн Бурхны шашин соёл ном нь монгол хэлний орчуулагдан гарснаар зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй залуу үеийн оюун санаанд соёлын үр болох учиртай. Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн багш нар энэтхэгийн Рагувира, Локеш Чандра тэргүүтээ эрдэмтдийн харилцан хамтын ажиллагаа нь хоёр орны соёлын харилцааг шин түвшинд хөгжүүлэхэд томоохон хувь нэмрээ оруулж байгаа юм а. Номын хамгийн гол онцлог юу вэ гэхээр монголчууд одоо буддийн шашин соёлоор дамжуулаад ер нь дорн дахны сонгодог утга зохиолуудтай танилцсан түүх түүнийг хэрхэн одоо өөрийнхөө бичигт буулгаж болоод төвд хэлээр хэвлэн нийтэлж ирсэн талаар бол маш тодорхой нотлох баримттайгаар хэвлсэн зохиол байгаа. За мөн түүнчлэн одоо манай Монголын одоо шилдэг уран, шүтэн уран зургууд, шүтэн өрн баримлууд нэг үгээр хэлэх юм бол өндөр гэгэн тэргүүтээ одоо манай Монголын нэртэй урлаачдын бүтээлүүдийг бас ардна тухай үеийн 1950-аад оны дундуур 60-аад 70-аад 80-аад онд авсан зургууд бол энэ твлэгдснээрээ их үн цэнтэй. За мөн түнчлэн манай Монгол маркуудын зураг энэ номд бол орсон. За тэгэхээр манай үзэгчид бол мэдэх байх марк гэдэг бол нэг л удаа хэвлэгддэг үнэт цаас байдаг. Тэгэхээр 1959 онд олон улсын Монгол судалж эрдэмтдийн их хурлд зориулсан цуврал марк бол энэ номонд нэлээд одоо гэмтсэн хуучны тэр үеийн одоо маркуудыг олж тавьсан байсныг манай орчуулагч нар бас тухайн номын одоо бүдгэрсэн зургуудыг солих хүрээндээ одоо Монгол шуудан компаниас тухайн маркуудын эхийг авч оруулсан гэх мэтчлэн номыг одоо бүтээхэд орчуулагчид маань, редакторууд маань маш их хичээж ажилласан юм аа. Нээлтийн ёслол төрийн дэд байгууллагыг төлөөлж Монгол Улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Одбаяр, Монгол Улсын ерөнхийлөгч асан Энхбаяр болон бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа элчин сайд, Монгол Улсын их сургуулийн багш судлаачид, гандан тэгшлэн хийдийн хамбал ам тэргүүтээ шашны байгууллагуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлсэнийг гадаад бодлогын зөвлөх Одбаяр уншиж танилцууллаа. Профессор Янжин Сүрэн номын орчуулагчид болох Дэмбэрэл Үлзийт Бумдар гад манарт талархал илэрхийлсэн юм а. Бид нэр Бурхны шашинтай улсууд Бурхан Буддагийн шашин бол Монгол оронд олон дэлгэж олон жил болсон нэг ийм учир холбогдол. Нөгөө талдаа манай эзэн Чингис хаан Монголын их нэгдсэн гүрэн нэг байгуулсны 2020 жилийн тохиож байгаа энэ жил тал нутгийн хүмүүсийн гаргасан энэ их соёл ямар гайхамшигтай юм бэ гэдгийг өргөн олон түмэнд мэдүүлж өгсөн, үүнийг бүтээсэн Монгол Улсын их сургуулийн олон профессор багш нар энэ бүхэн за тэгээд энэ сайхан номыг гардан үзэх гэж байгаа та бүхэндээ энэ эрх сүрээр дараагч гэмэх гал морин жилдээ аливаа сансан гэрэгчин амаа удаа шиг дэлгэрээд сайн үзчин садуу тутрах шиг дээшлээ төвчийн ерөөлийг өргөн дэвшүүлье. Номын зохиогч профессор Локеш Чандра эцэг профессор Рагувирагийн үйл хэргийг залгамжлагч юм а. Профессор Рагувира 1932 онд Лахор хотод энэтхэгийн соёлын олон улсын академиг үүсгэн байгуулж Шатапитака зурлыг үндэслэн хөгжүүлсэн нэрт эрдэмт юм а. Тэрээр дэлхийд тархан хадгалагдаж буй сансакрит бичвэрүүдийг цуглуулах зорилгоор Монгол, Хятад, Оросоор аялж ариун их судар ном цуглуулсан байдаг. 1955 онд анхудаа Рагувираг Монголд ирэхэд тухайн үеийн бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд Цэдэнбал өргөө ганжуурыг бэлгэлж байсан түүхтэй. Энэ явдал нь монголчуудын төвд хэлээр зохиосон бүтээл дэлхийн нийтэд түгэх их үндэс болсон юм а. Монголын түүх өөрөө энэ оюуны түүх маш эртний он цагаас уламжилтай. За монголчууд өөрсдөө энэ Бурхны шашныг зүгээр дагаа зогсохгүй бас судалсан. За тэгээд дээр нь хөгжүүлсэн ийм сайхан одоо гавьяатай гэдгийг баталсан ийм сайхан бүтээл гарч байна. Ийм үндэстэн бас цөөхөн байх. Тийм учраас бид бас энэ бүтээлийг бол Монголын ард иргэдийн маань лам хуургуудын эрдэмтэн мэргэдийн хүндрэлтийн түүхэнд оюуны соёлын түүхэнд оруулсан одоо оруулсны нэгэн одоо жишээ гэж ингэж хүлээж авч байна. За Локеш Чандрагоо бол би бас уулзж ирсэн их алдартай нэртэй эрдэмтэн түүний аав Рагувира гэж тэр том эрдэмтэнд манай тухайн үеийн удирдлага Цэдэнбал дарга энэ ганжуур бүтээлийг бэлгэлж
За Рагу Вера, за түүний хүү Лукаш Чандра нар энэ ганжуурыг хэвлж энэ буддийн шиг сонирхдаг хүмүүст хүргэж гавьяа байгуулсан байдаг. Энэхүү бүтээл нь энэтхэгийн нэрт буддийн судлаач, санскритч, хэл шинжилэлтэн профессор Лукаш Чандрагийн англи хэлээр бичсэн 568 нүүр хуудас бүхий нэг сэдвт томоохон бүтээл юм а. Уг ном Энэтхэг Азийн утга зохиолын Шатапитака цувралын 640-р бодит 2013 онд хэвлэгдсэн бөгөөд өдгөө Монгол улсад анх удаа уншигчдын гарт монгол хэлээр хүрч байна.